За тэгэхээр партнерийн төгсгөлд мэдүүлэг өгөх ёстой бүсгүй эмнэлгээс сургаснаар мөрдөгчд маань эмнэлэг рүү яарч байгаагаар дууссан. Гэтэл тэр бүсгүй лифтэнд суух гэж байтал цэрэгчин амандаа бүүвэн дуу аялж байсан ч бүсгүй лифтэнд амжиж суун машины зогсоол руу очихваа машиндаа суугаад хөдлөх гэтэл тээд гарч ирээд сүүжин машина унтраа машинаасаа буу үгүй бол чамааг буудэн шүү гэд бүр солонгосоор амар сайн ярьд юм да. За тэгээд үгэнд нь орохгүй болохоор Америк цагдаа болсон хойно бууга гаргаад машинаасаа буухгүй бол буудлаа шүү. Гэхэд сүүжин ясандаа машинаасаа ямар тааж буулаа. Яж хахад долгооных нь ойдол нь задарсан тул буцаа дөрөнд нь оруулах ба манай хэд ирсэн мэдүүлэг авах гэтэл баримтлах зөвшөөрөл байгаа мó. Байхгүй бол юу ч хэлэхгүй. Гэсэн боловч дээрэг зад загнаал хайж гин. За хүүхэд минь одоо л үннээ хэлэхгүй бол чамааг хүн амны иргэн с ิจ гтнэр баримтлана шүү. Өчигдөр орой 22 цагийн үед хаана байсан? Химээ асуухад сүүжин та чинь өөх авахын болцол мэддгүй мүү? Надад ямар нэг юм өгж ижил хэлдэм байгаа үстэй. Эсвэл шийдэхгүй гэж амал. Гэхэд заал гэлээ. Яг үннийг хэлэхэд би өчигдөр шөнийн цагийн газар найзуудтайгаа бүжгэлж байгаад үрэл ичсэн юм л та. Америкаас авчирсан. Хичээлийн дарамтаас лоод стресстэй байсан юм аа. Энийг хэрэгэлсэн гэж аав мэдхийн бол намайг ална штэ. Ямар сандаа ийм биетэй цухтах вдэ. Би хүн амны хэрэгт огт хамааралгүй. Энэ хардаа өчигдөр найзуудтайгаа байхдаа ахуулсан. Гээд Instagram дахь постоо харуулах ба дээрэг бүсгэн шууг шалгаа үзтэл ямар ч чивээс байсангүй. За ингээд сүүжийн хэргийн с ิจ гтэн биш учраас манай айд тус тусын буудлын руугаа арцгаадаг. Энэ үед Ёнсон нэг мэдээлэл барьсан сууж байна. Дарга би Америктуудыг консулын найзаасаа сонслоо. Дээрэг мөрдөгч багада Америк айлд үрчилсөнийхээ дараа удалгүй цагдаад гомдол гаргаж хүүхд таламжийн төв рүү шилжиж байсан юм байна. Үрчилж байсан аав нь Дээргийг байнга зодож нүдээд бүр охин дүүг нь оролддог байсан гэсэн. Нилээн л хэцүү амьдрал туусан юм шиг байлээ хөрхий. Гэж хэлэх ба дарга шин дэшиг мөрдөгч энэ арал дээр байгаа юм байлээ штэ. Бид хэдэд энэ арлыг мэдэх сайн үерхтэй гэсэн баха. Гэж хэлэх ба та дэшгийг санаж байгаа үстэй тийм. Бүр сизон 1 дээр дайсан тал дурваад новширж исэн гар шүү дээ. Конжу ямартаач дэшигтэй уулзаад Golden Time дэлсүүлэх гээд үзье л гэж байна. За ингээд би марал дээр 10 хоног гэсэн боловч одоогоор алуурчны хэн гэдэг хаан мэдэг тухай сурагч гараагүй байгаа тул би марлын цагдаагийн даргатай дахин уулзаж энд ажиллах хугацааг нь 3 сараар сунгаж өгөх хүсэл тавихад цагдаагийн дарга зөвшөөрж ил байна. Гэхдээ манай арал өвөрмөц соёлтой аялал жуулчлалын бүс нутаг шүү. Та диарлгүй дуйлаа шугаан гаргалгүй мөрдлгүй явуулаарай хэмээн загтаг. За ингээд Конжу Бимотын 112 төвийнхэнд өөрийгөө танилцуулж ажлаа аль бие ёсоор эхлэх ба. Дэшигтэй уулзах гээд гарах орондоо Ёнсууд дуудлагын төвийг захиад үлдээлээ. Гэтэл Golden Time багт ажиллах хүсэлтэй нэг залуу гадаа ирчиж гисэн сургаар Ёнсуугаараа очтол Биморлын кибер хэлцэд ажилладаг залуухан хааг очул гээд нөхөрөө анкет өгж гинөө. За одооноос энэ нөхрийг бүгдээрээ хакергээд дуудаа авчөө. Та намайг багтаа авбал би өгтлээ ажиллана. Нэрээ Сангидун болсон аллага юу болж байна? Би нэг зүйл олж мэдсэн. Өчигдөр би Сангидуны хохирогчийн Instagram-ыг ухсан юм л да. Тэр Circus Period гэх тоглоом тоглолт юм байлээ. Зөвхөн энэ ч биш энэ хэргийн хохирогчид бүгд тэр тоглоомоор тоглолдог байж магадгүй юм байлээ. Гээд маш чухал мэдээлэл өгөөл явлаа. Энэд Конжу маань дэшигтэй уулзаа ярилцж байна. Оройдсон ч эрүүл мэндэ бодоод ажилдаа орсон чинь баяр хүргэе. Шулуухан хэлчихье. Өөрөө чинь тусламж хэрэгтэй байна. Бидэнд бие моралыг мэдэх сайн хэрэгтэй байна. Гэхэд солонгос дөр мөрдөгж олдохгүй байна. Над чиг асуудалтай хүн дээр ирээл. Уучлаарай би тус өргөж чадахгүй нэ. Гээд яваал өгч байна. Дэшиг сизон 1 дээр галзуу нохой жанхиг ахаас урвж хүнд бэрцсэн ч одоо буруу зүйл хийснээ ухаан далаад шумбалтын багшхийн мөрөөрөө амьдарч байгаа юм байна л да. Энэ үед цагдаагийн газар дээр манай Golden Time-ийн эд маань цуглан төлөвлөгөөгөө ярилцаж байх үеэр янсуу. Өнөөдөр ажил дээр манай богт орё гээд нэг залуу ирсэн. Тэр хэлэхдээ циркчний хохирогчид бүгд нэг тоглоом тоглодог гэд байсан. Гэхэд тэр залуутай уулзаад үзье л гэж байна. За ингээд дээр Конжу 2 хакертай уулзахад Circus Period гээд Dark Web дээр байдаг тоглоом байдیں۔ Их ёс суртахуунгүй тоглоом гэдгээр алдартай. Доод левлээсээ дээш явдаг. Цахилгаан дрил эсвэг худаг гээл олон зэвсгээр хүн алдаг тоглоом юм л да. Хамгийн сайн тоглогчид энэ тэмдгийг явдیں۔ Гэтэл эхний охирогч И хэмээний ширээн дээр энэ тэмдэг наалттай байсан. Гэж хэлэх ба манай хоёр ахаад сайн судлаад өгөөрэй гэж хүсэл гарлаа. Энэ үед 112 руу нэг эмэгтэйгээс дуудлага ирэх ба туслаарай сүнрээ эмээ гагуригаар хүн алах гээд байна. Хурдан ирээрэй. Химээ орилоход цаана нэгмээ усан чумбагч эмэгтэйчүүдийн ашигладаг гагуригээд хурц эмэгтэй зэвсгээр загасчдын тосгоны ахлагыг занал хийлж чи хэрэгэ нун дадлах гэж миний өхнийг далааж ивүүлсэн тийм үү? Хурдан үнээл гээд бөө юм болж гинөө. Тэр дөрөв шуурга зарлаж мөрдөгчд хэргийн газар руу яаран хөдөлцгөөлөө. За ингээд цагдаа нар очих хооронд яг юу болсныг эхнээс нь ярихыг гуйна. Загасчдын тосгоны ким ахлах Тэрэвийн далайн ирэг дээр резорт барих гээд хүнтэй ярилцаж байх үеэр сүнрээ эмээ гарч ирээд за Ким чи манай эмэгтэйчүүдийн шумбалт хийдэг эргүүдийг зарж ханахгүй байна уу гэж үг хаяхад эмээ минь та зүгээр гауныг харахаа л бод. Нөгөө эрэг дээр ирчүүд дагаж гүгээд архитад байх чинь үлээ. Гэт хэлсэн биш эмээ тэр хоёр муудалцаад бөө юм болно.
За тэгээд Бимо арлын нисэгт үе дамжсан далай чумбагч эмэгтэйчүүд усан чумбалдгийн далайн замаг хясаа хавь зэргийг түүж барин амьдралаа залгуулдаг сайхан уламжлалтай байна. Саяны дулуу өгсөн эмэгтэй далай чумбалтай хийж байтал төмөр тогоо олж харсан ба тогооны завсраас яалтчгүй эмэгтэй хүний үс зохиогоод байв шүү. Гэхдээ хамгийн аимшигтай нь үсний болтын аваа артал гауны үсний болт байсан тул сүнрийн эмээ дээр ирж эмэм нь цаанч нь болохоо байла. Гаун баларлаа. Далайн төмөр тогоод гауныг алаад хийцэн байна. Гэжэлснээр эмээгийн даралт игсэн унах хаал шахлаа. Эмээ тэр дөрөө далай чумбан төмөр тогоо нээх гэсэн боловч гинжилсэн байсан тул яаж чадсангүй. Сүндрээ эмээ тэр дөрөө гагуурыгээ бариад Ким ахлахыг ална хэмээн тэрүүгээр нэг орилж ихсэн нь энэ байж л дээ. За ингээд Конжу тэр дөрөө далайн цагдаа нарыг далайн тогоо байгаа газар руу явахыг өргөдөх ба мань бисгүүгээс Гауны талаар нэмэлт мэдээлэл өгөхийг гуйтал Гауны ээж залуугаараа өд болоод сүндрээ эмээ дээр өссөн. Сүүлийн жилүүдэд эмээгийн нас өндөр болж тэр хоёр ол зомог тааруухан олж гисэн. Гэтэл Гаун Сөүл рүү явж ажил хийнэ гэхэд эмээн дөр гуйцаж "Гаунаа, чи зүгээр миний нүдэнд харагдаал байж. Ууламжлаад агаад эндээ сайхан амтэр." Гэсэн боловч Гаун хотын залуусыг дагаж ариг тар суугаад гүүгээд байж л дээ. Ядж агаад Ким даргын ургуулдаг харт амхиных нь бичлэгийг нууцаар хийгээд дарамтлаж байгаад овоо эдэн цаас салгасан гинэ. Тийм болохоор Ким дарга айгүй бол алдсан байх. Гэд яриад байж ах хоёр сүнрээ эмээ бие бэрдэлсэнгүй. Одоо юу л өвхий. Би зай өхнө алдсан болохоор амьдрах хэрэг байхгүй гэж хэлээд яг алах гэж байтал манай мөрдөгчд гарч ирээд эвтэйхэн саатуулж байгаад бариад авлаа. За ингээд эмээг баригчлаа явах үед далайн эргийн цагдаа нар төмөр тогоон цойжийг эвдэн дотор нь байсан цогцыг гаргадаг. Усан доор нилээ утсан тул хин гэдгийг таних бараг боломжгүй болсон байх бөгөөд зай өхнийхэн цогцыг гаргасан сүргээр эмээж уйлж унжаал явчихлгүй байх уу. Сүнрээ эмээг дагуулаад зай өхнийхэн цогц дээр ирэхэд эмээ асгаран уйлж байснаа. Байж та. Энэ манай Гаун биш байна. Гаун юм өндөр биш. Манай Гауны гарын дээр им шивээс ч байхгүй гэж хэлэхэд манайд бүр гайхаад явчихна. Үүнийг харж байсан дэшиг байц та. Энэ чэм багш биш үү? Ийм шивээстэй дээ гэж хэлээд пагаглахтай ярьж байгаад талигачийн цогцыг шалгаа үзтэл ялтчгүй дэшигтэй хамт ажилдаг шумбалтын багшийн цогц байлаа. Талигачийг амжид нь нилээн зовж тарчлааж байсан уул мөр илэрх ба Дэрик бүсгүн цогцыг ажиллаж байгаад гарын дээр нь үлмэлдэх тарианы сэрв байсныг хараад Чэм багш амьд ахуйда харт амх хэргэлдэг байсан байх магадлалтай болоо явчлаа шүү. За ингээд Чэм багшийн инстаграмын зургийг харьцуулж үзэхэд цогц дээрх шивээс яг мөн болж тархва өмнө нь харт амхны эргээр хэд хэдэн удаа цагдаа дуудагдж байсан бүртгэл байлаа. Тэр дөрөө Сөүлийн харт амхтай тэмцэх хэлцтэй холбогдсон асуудал сүүлийн үед Орос хятад иргэншилтэй харт амхын бүлгийнхэн энэ хавьд бараг алдсан тухай мэдээлэл олж авах ба Чэм багш сүүлийн өдрүүдэд телеграмаар дамжуулан харт амх борлуулсан баримтыг ч олоод авлаа. За ингээ бодоо үзэхээр харт амхны бүлгийнхэн эндхийн далайд харт амхаа алдаж харин тэрийг нь Чэм багш олоо зарж борлуулж байсан ч удалгүй мафиаханд баригдан амнаас алдсан байж магадгүй гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлдэг. Яж байгаа Чэм багш Гаунтай дотн найзууд байсан тул Гаунчос мафиаханд барьцаалагдсан байж магадгүй гэрээ байж байтал тэднийг нэг гадаад залуу түрүүнээс хойш ажиглаад байш шүү. Ялтчгүй с ิจ гтэй гэж доод дөхөө очтол шууд зүхтааж байна. Гэтэл конжур эмнэлэгт байсан сүүжийн залгаад "Игчээ, тантай уулзах хэрэг байна. Өчигдөр лифтний хажууд сонссон бүүвэн дууг онгоцсон ч бас сонссон юм шиг байна. Манай эмээ дуулж өгдөг байсан юм л да. Тэр алуурчин надад ирсэн бололтой. Бичлэгийг тань руу явуулъя." Гэд явуулахаа үзтэл манайхан онгоцсон дотор бичлэг хийж байтал араар нь хар уцтай залуу явахдаа бүүвэн дүү зөөлхөө аялж байдیں۔ Да. Юу вэ? Алуурчин эмхтэн хүн байх хэвээр доо. Энэ юу л болоод байна да. Химэн конжу дотроо гагаж байсан ч сүжинтэй парк дээр уулзахаар тохирдог. За ингээд сүжийн машиндаа суух гэж байтал циркчин гараад ирнэ. Сүжийн конжу гараад ирлээ гэж доод "Игчээ, та чинь ажил дээр байгаагүй юм уу?" Гэд машиндаа суулган боссын явдлыг ярих гэтэл нэг сониудлсноо. Эрэгтэй хүний хоолоогоор мэдхгүй зүйлдээ орооцолдох хэрэггүй л байд юм да. Гиснэ мань өхнийг бариад авлаа. Манай мөрдөгчд гадаа залуугийн араас нилээн хөөцөлдөж байж арай гэж барьж аваад Гаун хануугаг асуухад манай босс дагуулад явсан өөр мэдх зүйл алгаал гэж байна. Конжу сүжинтэй уулзгээд парк дээр ирсэн чи өнөөхийнх нь уулзч холбогдохгүй өөрөө жалуу болчлоо шүү. Гэтэл гэрэл замаг дээр байсан охтууд сүжиний эзүүлийг олсон тухай цагдаад дуудлага өгөх ба циркчин мань өхнийг амиа орсон мэтээр харагдуулах гээд бүр загтал энэ төр бичээд үлдээжж. Яж байгаад энэ сүүжин чинь Бимо арлын ерөнхий прокурорын охин юм гинэ. Яахлах конжу аль аль нь хэргийн газар ирэх бөгөөд яахлах конжу руу уурлаж "Чи өчигдөр прокурорын охин дээр очиж мэдүүлэг аваа юу? Чи яаж чахаж шаардсан болоод энэ охин ийм зам сонгосон бол доо. Аав нь манай цагдаагийн газар их тус хөрөгдөг хүн байсан. Энтергээд загнаад эхэллээ шүү. Таад оролцоод хэрэггүй. Бид өөрсдөө энэ хэргийг мөрдөнө." Гэд бахар нь конжугийн дургу үрж "Бидэнд тусгай мөрдлөг хийх эрх нь байгаа шүү. Та нар хоригдж чадахгүй." гэж хэлснээр Бимогийн цагдаагийн газрынхан Голден Таймынхантай тэрсэлдээд эхлэхүү дээ яв. Энэ үед мафиахан Гауныг хулгайлцсан дарамтлж байна.
Бидний бараа хаан байна. Хэлэхгүй бол тэр хүүхэнтэй чинь адилхан болгоод өгч чадна шүү. Гээд худаг тулгаад байхаар нь хотын агууд байгаа. Би замчлаад өгье. Гээд аваад ажиллаа. Тэр агууд шумбагч эмэгтэйчүүдийг мэддэг нууцгарц байдаг болохоор л сонгож л дээ. За ингээд мафийнхныг дагуулan агууд ирснэ. Тэр дөрөө зүгтагаад ус руу үсрээд орчихно. Ястой л шумбагч удамтай гэсэн шиг агуу дагуур сэлсээр нөгөө тал руу хөнгөн гараад ирлээ. Гэтэл нөгөө гүлийсэн юмнууд чинь машинтай ардаас нь дагаад барих гээд байсан ч манай хүн тэрээ байхад талаад ёстой дельфин шиг л мундаг сэлэн ийш тийшээ зугцсаар л. За ингээд нэг ирэг дээр гараад иртэл мафийнхаа ирсэн хайж байсан учраас аргагүй ихэнд тэнд байсан завны ус хадгалдаг хэсэг рүү яваад орчт юм да. Гэтэл завны эзэн хаалгыг нь түгжиж орхих ба маш битүүмжлэлтэй учраас хэд удах юм бол агаргуулах аюултай байлаа. Ямар нэг байдлаар туслам дуудах хэрэгтэй байсан учраас чин багшийн өгж байсан шумбалтын цагийг ашиглан тусламжийн дөхөө илгээтэл ашгүй дээшигийн цаганд дөхөө нэрснээр манайд гавны хаануга байршлыг нь олж тогтоодог. Мөрдөгчд маань гавныг хайхаар явах гэхэд дээшиг би ч гэсэн хамт явъя. Та нарт туслая гэж хэлээд хамт явах ба тэр дөрөө хэшим тасган дээр иртэл тэнд хэдэн зуун загасчдын зав байсан тул яг хаан гав нуугдж байгааг олох хүндхэн даалгаварт унлаа шүү. Энэ үед 112-ийн маань хэд гавн эмээгийнхээ данс руу сар бүр тогтмол мөнгө хийж байсныг олж тогтоох ба Конжу сүндрээ мөрөө залгаад "Эмээ, би цагдаагийн ажилтан байна. Та тайван сонсороо. Таны зэвхэн яг одоо барьцаалагдсан байх шиг байна. Бас таны нэр дээр сар бүр мөнгө хийж байсан байна. Танд л туслах гэж байсан бололтой." Гэхэд эмээ асгараал явчихноо. Энэ үед цагдаа эрхийг харсан мафийнхан тэр дөрөө зүхтаад явж байгаа харагдах. Манайд гавныг далаад унсан байж магадгүйгээд шумбалт хийх гэж итэл сүндрээ эмээ цагдаа нартай хүрээл ирж байна. "Би далаа руу орж охиноо олно. Энтергэд бахаар нь дэшиг тавьшруулж эмээ төрлөختөд далаа аюултай штэ би оръё." Гэд ярилцаж байтал Дерек төрлөختөд далаа аюултай гэдгийг мэддэг шумбагч хүн далаа руу орохгүй хаа. Уур газар нуугдж байж магад. "Конжу, чиний тусламж хэрэгтэй байна." гэж хэлснээр тэр авийн завнуудыг шалгаад зөв рүүгээ яваад эхэллээ шүү. Энэ үед агааргүй бас охин аргагүй өрхөнд хаалгаа нүдэж эхлэх үед станцаар сонсч байсан Конжу энэ чимээг сонслоо. "Төмөр хаалгал нүдэд байна да. Зүүн тишиг яв. Дахиад жоох яв. Яг наанчин байна." гэж хэлэхэд Дерек охины байршлыг олж чадлаа. Яаж жагаад хаалганы төмөр цоожоор цойжилсан учраас буудаад онгойлох гэсэн ч дороо гацчаад онгоож өгдөгөө. За манай нөгөө дэрэн бөөнөрөө арай гэж өрөх гэсэн ч бүр болдгүй шүү. 9 шидийн төмрөөр хөшч бөөм болж арай гэж онгойлгон гавныг 9 минут даварч чадлаа. "Эмээгээ уучлаарай. Эмээ нь чиний сэтгэлийг ойлгоогүй." Химэн сүндрээ эмээ зэгээсээ уучлалтгүй хваа гавныг тавьширсны дараа хар тамхитай цүнх хаанагааг асуухад "Би үнэхээр мэдэхгүй. Түрүүчийн агсаанд чин эгч бит хоёр шумбалт хийж байгаад нэг цүнх болсон юм. Гэтэл дотор нь битүү намуу цэцэг байхыг хараад хар тамхи гэдгийг нь шууд л мэдсэн. Би уулна цагтаа тавиач үгүй гэсэн ч чин их зөрж хоёулаа энийг зарчвал ганц шөнийн дотор амьдрал маань өөрчлөгдөн штэ. Чи Сөүл явмаар байна гэдэг үстэй. Одоо л боломж гэж зөрсөөр угаад цүнхийг аваад явж л дээ. Би бүр санаа зовоод маргааш нь игчийг болгож ятах гээ яваа ортол мафийнханд баригдсан байсан. Тэд цүнхээ асууж игчийг тамлахад игч шүүгэнд байгаа л гэд байсан. Гэвч шүүгэнд нь цүнх нь байгаагүй. Өөр хүмүүс аваад явцсан юм шиг байлаа. Гэж хэлэхэд Дерек дэшигтэй хамт байсан шумбалтын төвийн захирал нэг л с ิจ гтэй байсныг санаж "Танай төвийн захирал хар тамхи хэргэлдэггүй" гэхэд тэрийг сайн мэдгүй юм. Байн гуруулаа нургаж ярддаг зуршилтай гэдгийг л мэднэ. Гэж хэлэх ба Дерек Америкийн хар тамхичдыг сайн мэдэх тул төвийн захирлын үйлдэл кокаин дундсан хүмүүст илэрдэг тухай хэлснээр зөвхөн хар тамхиг хулгаас нөхөр төвийн захирал болоод явчлаа шүү. Тэр нөхрийг судлаа үзтэл хагас жилийн өмнөөс их хэмжээний өрөнд орсон ба байршлыг нь ол тогтоох гэж оролдсон ч 27 минутын өмнө завиндаа суугаад сүлжээнд тасарсан байлаа. Төвийн захирал байн гочдог нэг агуу байдгийг дэшиг санаж манай дагуу руу яваад очтол өнөөгч нь байдгүй. Тэгэхээр нь хөлийн мөрийг дагаа явж байтал гинэт гарч ирснээр дэшигийг бариад авч байна. "Бууга эцгаа. Үгүй бол энийг ална шүү" гэж зант хэлээд байсан тул манайд бууга газар тавина. "Би тэр авчирсан цүнхийг хулгааснаас өөр гим хийгээгүй штэ. Тэгвэл би удалгүй тэр цүнхийг буцааж өгөх гээ яваа ортол мафийнхаа аль хэдийн чин багшийг алдсан байсан. Тэгэл би цүнхийг өөртөө авсан юм" гэж хэлэхэд Дерек "Битгий удлаа бураад бай. Чи загасчдын тосгоны даргаыг хэрэгт гүтгэхийн тулд чимбэсгүйг төмөр тогоонд хийгээв өстэй. Төмөр тогооны тагинд хумсаа бэртээсний чинь ч харж байна шүү" гэж хэлэхэд баригдснаа ойлгосон нөхөр үннээ хэлэх ба "Чи ч овоо новшимаа тэгсэн. Тэр хар тамхич хүүхэн амьд байсан. Харин би тэрийг алж буюу үлдэж өгсөн. Надад мөнгө хэрэгтэй байсан заа юу. Энтергээд солиороод идэх шүү бүр." Дэшиг мөрдөгч байсан гэсэндээ төвийн захирлыг барьж аван унгаад хэргийлснийг ашгүй нэг баривчилж чадлаа. Дерек Конжугаас циркчний мөрдлөг юу болж байгааг лавлталаа. Хэргийн гэрч сүүжин нас урсан тухай муу мэдээ дуулгадаг. Сүүжиний явуулсан бичлэг дээр алуурчин эрэгтэй хүн байгаа ч бидний хайж байгаа эрэгтэн эмэгтэй шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хүний олоог би ялгаж чадалгүй яах вэ
гэж нэлээд эргэлзэнгүй бодож байгаад тэр дөрөв халуурчны явуулсан имэйл болон сүүжиний явуулсан бичлэгийг харьцуулаа үзтэл амьсгаа авч байгаа зай үгийн өргөлтөнтөр нь маш адилхан байлаа. Дэрек мөрдөгчөө энэ ялтчгүй нэг хүн юм шиг байна. Гэхдээ яаж эрэгтэй хүн эмэгтэй хүний хоолойг ингэж сайн гаргаж байгааг нь гайхаж байна. Гэхэд Дэрек хүлээгээрэй. Хэрвээ тийм бол халуурчин диссоциатив эмэгтэй байж магадгүй. Нэг бид олон төрлийн зан чанартай хүн байж магадгүй. Хэмээн хэлж байх үед цэрэгчин гэртээ орж ирэх ба энэ нөхөр конжуг дуурайлгаж хийсэн эрзэний маск өмсөөд яваад байдаг байсан юм байна шүү дээ. Ялтчгүй эрэгтэй хүн байсан байна. Гэхдээ Дэрек хэлсэн үнэн бололтой. Ганцаараа байгаа юм байж л шал өөр өнгийн хоолоогоор өөртөө хэрэлдээд эхэлт юм да. Чи яах гэж өхнийг дагуулад ирж байгаа. Одоо төв болно штэ. Битгий Дэмир. Чи конжуг мөрдөгчрөө имэйл явуулснаас болоод бүх зүйл эхэлсэн. Гэгцэргээр нэрэл нэг биед олон төрлийн зан аш байдаг эмгэгтэй хүн гэдэг нь тодорхой байлаа. Би Америкт ийм эмгэгтэй хүн хэдэд харж исэн. Эмгэг нь хүндрэг тусам дуу олонж дагаж өөрчлөгддөг. Сүүжинийг цэрэгчин хулгааснаас зайлхгүй. Хоёулаа ажил дээр уулзаад тухтай ярилцъя гээл салгалаа. За ингээд манай хэд маань тэр өдөр биемээ орол руу ирсэн нислэгийн эрэгтэй зорчигчдыг шалгаж эхлэх ба тэдэн дундаас Библиэлд царай төрхийн хувьд алуурчинтай төстэй хүмүүсийг шүүгээд гаргаад ирлээ. Тэр дундаа Минагийн трансгендер бүсгүй хамгийн эсэжигтэй байгаа бол Жан Сүчал гэж чулууны үлдэр ажилладаг нөхөрч бас Библиэлдрийн хувьд конжуутай ойролцоо учраас сэжигтэй байгаа юм байна. Харин Дон Баммин гэж залуу тэдэнтэй ойр сууж байсан учраас гэрч болох юм гинэ. Энэ үед дэшиг цагдаагийн газар ирж конжуугийн тавьсан саналыг хүлээн авахар болжээ. Дэрек дэшиг хоёр албан ёсоор танилцах ба дэшиг буцаа цагдаа болж удаа нэг л гэмшилтэй итгэл муутай байсан ч баг мөрдөгч го мөрдөгч хоёр сайхан урмын үгээр мэлаадаг. Цагдаагийн газрын Жан дарга конжуг дуудаж уулзаад Ян дарга надад хэлсэн. Сүүжиний үхэл амин оролт гэдэг нь тодорхой байна. Та хэд оролцох хэрэггүй. Энтхийн хүмүүс их ойр дотн холбоо солбоотой хүмүүс. Нэг зулгач бол та нар ажиллахад хэцүү. Гэхэд конжуу уулна хэргийн үйл явцыг тайлбарлах гэсэн боловч өөр ярихан байхгүй гэсээр угаал гаргалаа. Яахлах сүүжиний прокурор автаа уулзсан эзүүлийг нөхөд миний өх амин орлоогүй. Тэр Сөүлээс ирсэн цагдаа нар мэдүүлэг авч дарамтлахаар нь айгаа зүхтаачихгүй юу? Өнөөдөр тэргүүн настангаар дамжуулж Сүжиний хаангааг мэдчүүл та чимээгүй дагуулад ир гэж хэлснээр манай хоёр нэг бөө үзмрийн газар шиг тосгонд ирнэ. За энэ буурал толгойтой өгшин бол энэ хавьдаа нилээн нэр хүнтэй тэргүүн настан гэдэг хүн юм байна. Прокурор тэргүүн наснаас өхнийг нь олж өгөхийг хичээнгүй лонгох үед тэргүүн насны охин бөөгийн ёс заншлаа хийж эхэлдэг. За ингээ нилээн бөөлж байгаад танаа охин маш хүйтэн газар байна. Далаад байгаа юм шиг байна. Гадны өөрийн нэрхтээ хүмүүс охины чинь толгойг залгижтэй гэж хэлэхэд охиноо живж өгсөн гэдгийг сонссон прокурор уйлж унжаал явчихна. За тэгээд охиныхоо үхэлд манай Голден Таймынхныг буруутгаж занаад эхлэгшгэл боллоо доо. Дөрсөлөгдөн мөрдөгчд маань хэргийн сэжигтэн болох трансгендер бүсгүйтэй ирж уулзаад алга гардаг орой хаана байсныг нь асуухад ажлын ярьцлага өгж байснаа хэлдэг. Уучлаарай. Та тэр хар цувыг өмсөд харуулж болох уу? Гэхэд бүсгүйч дургуутсангүй. Өмсөд харуултал нэрэл алуурчинтай их төстэй харагдаж байсан ч хөлөндөө хагалгаа илгэсэн сорив байхыг харах ба шилбэний хагалгаа илгэсэн хүн хурдан гүөх боломжгүйг Дэрек маш сайн мэдж байсан учраас энэ трансгендер бүсгүй хэрэгтэн биш болж таарлаа. За одоо үлдсэн ганц сэжигтэн болох Жан Сүчал дээр явж чаад 25-ны орой Сөүлийн Сангидуунд гээд асууж эхэлбүүгүй юу зүхтаах гэж оролдсон юм да. Тэр дөрөв барьчилж аваад цагдаагийн газар авчиртал би өмгөөлөгчөөр эртэл юу ч хэлэхгүй гээд гүрийгээд байхаар Дэрек энэ сарын 25-ны орой Сангидуунд яагаад тэр гэр бүлийг алсан гэж тулгахад алха юу яриад байгаа юм бэ? Би ямар ч хүн алаагүй. Гэхэд Дэрек уурлаж замуур новш минь тэгвэл энэ гарын дээрх сорив чинь юу юм? Чи алдаг гардаг орой гараа түлээ үсттэй. Гэхэд юу яриад байгаа юм бэ? Би чулуучин юм шүү. Чулуугаа авах үедээ бодис үсрээд ингэсэн. Гэ байж байтал гаднаас ям өрдөгч орж ирсэн ээ. Та нараа юу хийж байгаа юм? Гэхдээ сэжигчнээс л мэдүүлэг авч штэ. Та юунд дуурлаад байгаа юм? Гэж пак мөрдөгч хэлэхэд энэ миний хүргэн гэдгийг мэдээд албаар ингэж байгаа юм уу? Гэж хэлээд өгсний чи мэдүүлэг та нар дут. Сочол аль бос явцгаая. Гэхэд Дэрек урлан босч ирээд та мөрдөн байцааг ажилд саад болоод байна шүү. Гэхэд би хүргэнээ алуурчнаг уу гэдгийг ялахгүй юм шиг байна уу? Та нар манай Сочолыг яг одоо сол. Гэхэд Дэрек нэлээд бохимдож ахлах мөрдөгч нь юм байгаа болохоор л танай цагдаагийн газар өдөлдгөө бах гэд хатуухан хэлээл хаялаа. Тэгсэн бүр юу гинэ чи? Гэд Дэрекийг барьж аваад орилоод бахаар нь хогшаар хിവэрэл байх шивдэ. Гэд учир битүүлэг зөвл хэлдэг. Энэ үе Жан Сочол хатам аваа. Би буруутай. Үннээ хэлье. Тэр өдөр би Сангидуунд байх массажны газар таньдаг ахтайгаа хамт орсон. Энэ баримт нь байна. Залгаад асуувал хэлээд өгнө. Гэхээр нь массажны газраас нь тодруулаа үзтэл үнэхээр үнэ хэлсэн байлаа. Заавс гарын дээрх сэрэмж чулуу үсэрснээс болоод төлөгцсөн гэдгийг хотын эмнэлгээс баталсан тул Жан Сочол гин буруугүйн тогтогдлоо.
Манай дэрэг мөрдөгч нь Бимо арлын уугуул иргэн байсан юм биш дээ. Багт нээж нь далаа живсэн байхыг хараад дэрэг "Миний ээж амин орлох хүн биш. Гэсэн боловч ям мөрдөгч дуугүй цаашаагаа яв" гэд новшийн зан гаргаж байсан юм байна л да. Яа ахлах конжуутай уулзсан би танахантай жоохон эвгүй харьцчих шиг боллоо ойлгоорой. Тэрнээс гадна тань Америк цагдаа чинь үрчлэгдсэн гэж байсан. Арай Бимо арлаас үрчлэгдсэн биш вэ? Гэхэд конжуу тийм ээ л гэлээ. Гэтэл мань нөхрийн царай нэг л сонирн болоо явчлаа шүү. Маргаашин дээрэг дом баммин гээд гэрчтэй уулзсан онгоцонд с ิจ гтэй зүйл харсныг асуухад би сөүлд нэлээд угаад онгоцонд нам унтцсан байсан болохоор юу ч санахгүй байна л гэж авж байна. Тийм үү. Чи мэрэгжлийн мейкап артист гэлөө. Энэ хүн шиг нүүр хургалт хийх арга байна уу? Гээд алуурчны зургийг харуулхад тийм ээ байгаа. 3 арга байгаа. Хөөсөн латекс эсвэл силикон ах арга. Эсвэл маск зүүх будах гээл зөндөө аргууд байгаа. Эрэгтэй хүн эмэгтэй болоход илүү их нүүр хургалт шаардлагатай байдаг. Энтергээд ихэл тусч соёлтой залуу байна уу. Гэтэл дуудлагаарин өвөө маань залгаад байна. Одоо очихгүй бол болохгүй нэ гэд явах гэж байхдаа эргэж хараад танд өхнийг зөвлөгөө байна. Тусгай ургалт хийхэд ясны бүт сайн мэддэг бол давуу талтай. Тэгэхээр таны эргэтэн ангаах сурж байсан байж магадгүй. Бас ямар ч сайн нүүр хургалт хийсэн хүний харц хизээж өршлөгддөггүй. Харцын сайн хараарай гэж хэлээд явж байх замд конжуутай мөргөлдөөл авж байна. За тэгээд та ч угаасаа газарсан байлгүй дээ те. Энэ нөхөр энэ удирдлийн маань гол алуурчин буюу циркчин байгаа байхгүй юу? Конжуу дэрэгтэй уулзаад яахлах таныг Бимод амьдарч байсан юм уу гэдээ асуугаад байхаар нь хэлцэн шүү. Гэхэд дэрэг чи бүр намайг судлаа юу? Ингэж дэмий минь цагаа урж ухаар алуурчныг хахад цагаа зарцуулаач. Энтергээд ам мөрийгаа лавлаа. Дэрэг буудалдаа эртэлж чаад ахлага сая дарга ирлаа. Сөүлийн цагдаагийн газраас гомдол мэдүүлсэн гинэ. С ิจ гтнийг олцоод байхад өөр с ิจ гтэн хөөлөө энтер гисэн л юм шиг байна. 3 дахь ажлаа амжуулчаад иргэж байлаа. Химээлэн улмал дарамтанд оруулчих юм дөө. Хакер сэтгэлээрээ сайн ажилласан учраас Golden Time игнэндээ нэгтгэхэр болж амжилт хүсээ байж байтал нэг дуудлага орж ирнэ. Хурдлаарай. Энэ новш намайг яг алах гээд байна. Ким Йогман гэж новш хутгатай байна шүү. Гэж Сандра хэлэхэд шуурхаа зарлан мөрдөгчдийг илгээх ба яг юу болсон бэ гэхээр энэ дуудлага өгсөн манхуу гэгчитгээд бизнесийн түнштэйг уулзгаараа Бимо арал дээр ирчээд буудлаасаагаар явж байтал нэг портертой нөхөр зам дээр дайрах шахсан юм байна. Гэтэл дотроос манхуугийн хуучны танил Йогман гарч ирснээр хутга далаагаад өнөөдөр хоёулаа хамт өхий заа юу. Гэхэд манхуу аха битгий ингэлдээ. Нөхөн төлбөрийг чинь хангалттай өгөө гэстэй. Гэхэд юу гинэ? Тэрийг аваад болоо гэж бодоо юу? Чи намайг гуйлагчин гэж бодоо юу? Чи хиний ачаар баяжсан билээ новш минь? Гэд хутгалах гээд бахаар нь мань нөхөр хутгнаас нь зуурж байгаад арай хий зүхтэн ойролцох уул руу хар ирчээрээ гүйжилдэ. Ингээд удалгүй мөрдөгчд маань ч хэргийн газар ирэх ба манхуу гарандаа шахтаагаас бусдаар бол 9 минут байсан ч хэрэгтэн машин унаад зүхтжээ. За ингээд замын камер шүүсээр Йогманы машиныг олж тогтоон мөрдөгчд маань тэр дуруу араас нь хөө утсан боловч мань нөхөр машин орхиод зүхтцсан юм аашийн. Магтаа машинд нь хэн нэгэн байсан улмөр байхыг дээрэг анзаарч байх үед пак мөрдөгч дуудаж байна. Очоо артал Йогман хавцлаас унаад аль хэдийн өгсөн байхыг олж хараад бүр шок. Энэ яг юу л болоод байна да гэж гайхаа очоо шалгатал өндрөө сонсын мөртлөө дагцсандаа шарахтай үед юм да. Гэтэл бүр тэнд байсан чулуун дээр цус болцсон өөр хүний мөрч байсан тул Йогманыг хэнэгэн зөгчөөд хавцлаас шидсэн гэдэг нь тодорхой байв. Хин алчваа гэд гайхаад байж ах үеэр холгүй хацаан дээр нэг өвөө хөл нүцгэн алхаж байна. Эргүүлийн цагдаа нар зогсоогоод өвөө та зүгээр үү? Гэтэл гар нь цус болцсон би жаалыгаа алчглаа. Би алсан. Гэд амдаа давтан бовтнаад байсан тул орилцоох цагдаагийн хэлц рүү аваад явлаа. Энэ талаар сонсон конжуу манхуу руу залгаж таны би гайгүй юу? Таныг алах гээд байсан Йогманы цогцсыг хавцлын доороос оллоо. Йогманыг алсан байж магадгүй настай харийг цагдаа нар баривчилсан байна. Гэд хэлбүүгүй юу аав? Гэд санаандгүй үг унгачнаа. За уучлаарай. Би сая цочирдоод Йогма өгцөн гэснэ үү? Би нэрийг хэлхээ мартчихжээ. Машиных нь хажуугийн суудал дээр 20 гаруй насны богинохон өстэй залуу байсан шүү. Айгүй бол тэр алсан байхаа та. Гэд сони имэрэд эхэлтийн. Магтад царай нэг л баргар байгаагаас харахад ямар нэг юм нуугаал байна да. Харин нөгөө талд мөрдөгчд маань мань өвгөөс мэдүүлэг авах гэтэл өвөө нилээн зөнцөн юу ярьж байгаагаа ч ойлгохгүй. Би жаалыгаа алсан. Гэхээс өөр юу ч хэлэхгүй байлаа. За тэгээд хүн чадны зөрөх өвчтэй хүнээс чинь угаасаа яаж мэдүүлэг авч чадах вэ? Аргаа ороо үжитэл гаднаас нэг цагаан халаатай нөхөр орж ирснэ. Та чинь хайччва. Зөндөө хайлаа штэ. Гиснэ сайн байна уу? Би асрамжийн газрын захирал байна. Бид өдрийн хоолоо идж явах үеэр л оргосон юм шиг байна. Одоо аваад явъя да. Гэхэд өвөө ширээн доогуур орсноо. Үгүй би явахгүй. Эд намайг ална гэд байдیں۔ Гэд явах их л дургүй байна. Мөрдөгчд асрамжийн газрын захиралтай ярилцж байх хооронд мань өвөө цагдаагийн газраас сэмээрхэн гараад зүгтцсан байд юм да. За тэгээд манайд боо юм болж тэрүүгээр нэг өвөөг хайж эхэлнэ.
Эний дэргүүлийн цагтаа Конжу руу залгаж манхуу эмнэлгээс нууцаараа гараад явсан тухай хэлэхээр нь манхуу руу залгатал уцаа салгачиж Конжу яг юу болоод байгааг нэлээн нухацтай бодож эхэлнэ. Манхуу өөрөө хохирогчин байж уцаа салгаад эмнэлгээс зугатаана гэдэг нэг л биш байна да. Алгын талаар хэлэхэд аав гэдэг үг унагсан. Арай тэр өвөө манхуугийн аав юм биш үстэй. Химэн бодоод манхуугийн гэр бүлийг судлаа үзтэл аав ээж хоёр нь өөд болсон гэж байсан ч нэг с ิจ гтэй зүйл байлаа. Манхуу нойр муутай машин барьж яваад машинаа нууран живүүлж ээж нь өнгөрсөн байгаа. Бас аав нь ч төстэй шалтгаанаар нас барсан. Гэхдээ тэр нөхөр аав ээжигээ амь насны даатгалд хамруулсан байсан болохоор даатгалаас бүр 2 тэрбум мууны нөхөн төлбөр авсан нь их л с ิจ гтэй байлаа. Манхуу настай харийг аваад явсан байж болзошгүй талаар мөрдөгчдөд тэр дураа хэлэхэд харин нөгөө талд яг Конжугийн таамагласан шиг манхуу мань өвөөг машиндаа суулгацсан нэг тийшээ очиж байгаа харагдаж шүү. Тэгснээ булшны нүх ухаж та эндээ 10 хүртэл тоолбол жаалч нь нэрнэ шүү. Гэхэд өвөө өрхий тэнд 10 хүртэл тоолж эхлэх ба новшийн амьдрал энэ хүрээ дуусч байна да. Нассаараа хүний авшиг байж таагүй байж яасан ч урт насалтын ээжийг санаж байна гэлөө. Тамд байгаа. Очоод сайхан уулз. Гиснээ барьсан үрзээрээ өвөөг цогж байгаагаар парт 2 маань ийхүү төгсөж байна. За тэгээд та дэс маань subscribe дараагийн хүмүүсээ байвал subscribe дарахаа мартаваа. Дараагийн парт 3-аараа иргэн уулзцгаая guys.